ажилладаг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээс ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсож чад. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацгааны үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ эцсийн сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаард оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулахад таатай байна. Эрдэнэтчүүдийн магадгүй өнөөдөр үдий зэрэгтэй амьдрах тийм одоо хувь тавиланг бүрдүүлэлтсэн гэж хэлж болох үз. Эрхэм хүндтэй зочин Баатрин Мянган-Баяр гэдэг хүнийг урьж байна. Сайн байна уу та? сайн байна. Сайхан өвлжиж хаварчиж байна уу? Сайхан өвлжиж, сайхан хаварчиж. Сонин сайхан юу байна? Гоод сайхан байна. Эрдэнэ төлдөрийн маань 45 жил явуулаад өнгөрлөө. Эрдэнэ татын бас өдөр тохиогоод өнгөрлөө. Тэгээд энэ үеэр одоо яг Эрдэнэтийн бүтээн байгуулалт Монгол орны хөгжил зэцгэлт хүний амьдралд ямар үрдэн ямар өгөөж өгсөн тухай ийм Монгол орон даяар одоо сурталчлагдсан ийм сайхан арга хэмжээнүүд болж өнгөрлөө. Тэгээд энийг бас чихээ сонсож энийг бахархаж бас цаашдаа одоо энэ нотын маань энэ үйлдвэрийн маань ирээдүй ямар болох вэ? Хөгжил сэтгэлд нь ямар үр дүн төрөх болоо гэсэн иймэрхүү юм сонсож ягнаж мөрөөдөж сунда. Та аль нутаг уу ер нь? Би өөрөө Увс аймаг. Увс аймгийн одоо яг төрсөн нутаг гэвэл Увс аймгийн цагаан хайрхан сум. Тий. Төрсөн нутаг гэвэл цагаан хайрхан сум гэдэг нь та бас өөр сум руу шилжиж одоо өсч хүмүүцсэн байх нь. Тийм. Тэгээ сүүлдээ яг энэ чинь Увс аймгийн баруун түрүүний сангийн аж ахуй гэж байгуулагдаад улсын аж ахуй. Тэгээ тэнд нөгөө зүүн гоо цагаан хайрхан өндөр хангаа гэх тэрийг тойрсон сумуудаас сангийн аж ахуйд одоо ажилчид хэлсээд тэр хэлсэлтийн үеэр манай аав ээж хоёр тэнд малчнаар очив юм шиг. Тэгээд тэнд сургуульд ороод тэгээд тэнд сургуулиуд төгсөөл. Таныг хэдэн настай байхад цагаан хайрханаас явсан юм? Намайг төрөг байхад цагаан хайрханаас явсан юм байна. Ер нь бол тий. Тэгээд яг төрсэн газар нь цагаан хайрхан сум боловч яг тэр сумын нутаг дээр тэр сангийн аж ахуй байгуулагдаад мал аж ахуй газар тариалан энэ төр нь байсан учраас тэгээд тэндээ бол одоо тэр баруун түрүүнд өсөж яасан л байхгүй. Та их олон жил хүний ганц хүүхэд байж тийм үү? Тий. Таньх уу? Ирэх үү? Юу? Тэгэхдээ их эрхлэх үү? Үгүй эрхлэгээ байх одоо би ч одоо төрөөд тэгээ миний дүү гарсан юм шиг байна. Гарсан юм байлээ тэгээд. Тэгээ дүү маань одоо нэг 2-3 нас хүрээд одоо тийм бурхан болсон. Тэгэл тэр үнээс хойш одоо би чинь одоо 8-9 дугаар анги хүртэл ганцаар өссөн. 16-7 хүртэл. Тэгэл яг нэг талдаа маш их эрх тэгэл айлын ганц хүүхэд юм чинь нөгөө талдаа бол бас бүх юм зарагдана, бүх юм хийн. Одоо төлөш мод бэлтгэж хөсөөлөл тэгэл тоглол бариу эргүүлэх хон хорго яхаас мал хариулахаас хөсөөлөл. Нэлийн л одоо тийм ачаалтаа амьдрал төссөн юм шиг байна. Тэгээд одоо яг байнгал одоо зарагдаж идэг юм чинь. Тэгээ нэг удаа бас одоо ингээ яма одоо яг нэг ишиг галсан яма. Тэгэл
ээж намайг тэрийг гарч тэр юу ишиг гөхөөл гэж хэлсэн юм шиг байгаа. Гэлсэн байна л да. Тэгээ би гатаа гараад удаачгүй нэг цөөгөө гэдсэн. Тэгээ манай ээж ашиг энэ одоо ямар ойрхон ямаа байж гэсэн чинь ээжийг хуурах гээд худлаа ямаа цөөгөлөө зогсож исэн гээд. Одоо яг тэр нь бол хуурах гэдгээс нөгөө ажил одоо далхигцаар байгаад бас нэлээд зүрхэн өгцөн. Тийм л байсан шиг байгаа. Ер нь одоо юм болгоны үзүүртэл одоо ганцаараа хөдөлдөг яадаг л. Тэгээ тэрний хажуудлаар мэдээж тэр хүний ганц хүч нь эрхэл бай таарна шүү дээ. Ерөөс тийм. Зарим хүмүүс ярьж идэв би айлын ганц хөө их танк их урт гэзэгтэй тахлаа банд байлаа гэж. Гэхдээ би бас ааваасаа жавтыг хүртэж байсан шүү гэж. Тэгээ тэрийгээ бол би амьдралын их сургууль сурч байсан гэж ярих юм блэ. Тэр үнэ. Тэр чи ерөөсөө л тэр ганцаараа байх гэдэг чинь яг хуу тэр эрх тангил байхын хажуугаар бол тэр аав ээжтэй туслах тэдний гар хөл болох асуудал чинь бол ер нь жижиг гэхгүйгээр л одоо тэнд чинь хариуцлага оногддог. Тийм л байж л дээ. Тэр бол бас нэг талдаа бидний бас том сургамж бас амьдралд суралцах цаашаа одоо амьдралд суралцахад юм бодох талаар бас сэтгэж бодох оюун ухааны хөгжүүлэх талаар бол бас нэлийн юм өгчээсэн юм болов уу гэж би бас дотор боддог байхгүй. Тийм. Танаа нутаг бол цастай штэ, цас ихтэй нутаг штэ. Тийм штэ. За нөгөө монголчууд юу вэ түүгээрээ баян гэдэг шиг цастай газрынх нь хүүхдүүд цанаар сайн гулгадаг, мөстэй газрынх нь хүүхдүүд тишүүрээр сайн гулгадаг. За тэгээ одоо юу гэдэг нь сүүлийн үед нөгөөх адуутай газрын хүүхдүүд сайн барилдаг гэдэг. Та цанаар гулгах уу? Би цанаар гулгах. Би ч одоо Увсаймгийн цааны авраг би одоо 4-5 жил байсан шүү дээ. Спортын нөө насан туршидтын үү? Насан туршидтын. Оо за. Тэгээ манай Баруун Дөрөвний сан гэж чинь тийм цасан маш хүнд учраас тэр цан мөсөр их голгодог. Тэр 60-аад оны үед чи ер нь одоо биеийн тамир спорт их хөгжиж байна. Хөдөө нутагт чинь нэрээс гар өмг дагуулсан, хөл өмг өвшөлсөн, одоо цан дэшүүрээр явсан. Одоо тийм л байсан байхгүй. Тэгээ бид тэр Баруун Дөрөвний сан гэж чинь дунд сургууль гэж байхгүй байхад бидний баг сургуулаа төгсөөд тэр цагаан архины сургуульд очиж суралцаа. Тэгээ тэнд чинь тэр цагаан архины мөсөн дээр анхад тэр хөгжиж эхэлж исэн үе юм байх та. Одоо модоор конки хийгээд тэгээ модон дээр л одоо конки хийж голгож ил. Тэгэл тэрүүнээсээ өвсөөл би чинь одоо тэгээ тэр үеийн биеийн тамирын багш нар ч гэсэн одоо нэлийн тийм их шаардлагатай бас хүүхдүүдэд өсгөж боож болох гэсэн тиймэрхүү байсан юм шиг. Тэгээд одоо биеийн тамирд ороод цанаар гулгаал бидэн чинь тишүүрээр гулгаал. Тэгээд одоо тэр Баруун Дөрөвний сан гэж дасчин гэдэг нэг мундаг биеийн тамирын багш байсан. Тэдэн чи бидний ч одоо өглөө гүйлгээл дөвний хөвдөн шүү дээ. Баруун Дөрөв ч одоо өвөл 30 гэдэн градус, заримдаа 40 градус хүртэл хөвдөрдөн шүү дээ. Тэр чи одоо хойнд элис таваатай залгаа. Тэгээд эндээс гүйлгэж ирээл өглөө хувцсын тайлбарлал одоо цасаар биеийг угаалгаад тэгжил бидний чинь хадуужил одоо биеийн тамир дасгаж байсан байна. Дотор байранд уу? Дотор байранд биш үү бид чинь. Тэгээд одоо цанаар гулгаад би ч одоо Увсаймгийн цааны авраг 3-4 жил байсан. Тэгээд анхдугаар спартакиатор би 61 онд Хандгаатад Алдрын Баатар гээд Чанбаатар гэж байсан да одоо байдаг гэсэн. Тэр одоо дээр үеийн тэр Дашха зунд Баада одоо данзан манзан гэдэг одоо алдартай цанчтдын үед тэр Хандгаатад бид чинь цааны тэмцээнд ороод би тэр 15-ын цуваагаар 1 минутаар гардаг байхгүй. Тэр цуваагаараа тэр Баатартай зүг гараад тэгээ спортын мастрын болж хангасан 61 онд. Тэгээ цааны спортын мастер. Тэгээ 62 онд хоошоо сургуульд явал тэгэл одоо нөгөө хөдөөний хүүхд чинь хэл ус мэдэхгүй юу санаар болох манта. Тэгэл очил одоо нөгөө эрдэм намаа сурах хэрэгтэй гээл. Тэгэл одоо цан манаарч болгаагүй тэгэл. Асан тэгэл одоо 61 онд цан спортын мастрын болж хангасан одоо. Тийм цан чинь. За. За цагаан архины дунд сургуулийг төгссөн юм байна. Баруун Дөрөвний тийм юу Баруун Дөрөвний баг сургууль төгсөөд тэгээ цагаан хайрхан дунд сургуульд очиод дунд сургуулиас нөгөө эргээд Баруун Дөрөвний дунд сургууль байгуулагдахтаа зэрэг буцаж ирээд Баруун Дөрөвнийхээ дунд сургуульд ороод 10 дугаар ингээ 62 онд төгссөн баг. 62 онд төгссөн. 62. Тэгээд ямар мэрэгжил сонгов? Ямар сургууль сонгов? Тэгээ 60 онд
намын одоо 3 дугаар програм батлагдсан байна. Тэгээд одоо хөдөөж Монгол орныг хөдөөж ахын орноос үйлдвэр хөдөөж ахын орн болгоно гэдэг. Тэгээд намын програм 3 дугаар програм тийм зорилт дэвшүүлээд тэр үйлдвэр хөдөөж ахын орн болгох, үйлдвэр хөгжүүлэх програмд манайхыг металлургийн тийм жижиг үйлдвэр байгуулах, хятад байгуулна гэсэн нэг тийм байгуулж өгнө гэсэн юм байна ер нь. Тэгээд тэр намын программыг хэрэгжүүлэхийн тулд одоо металлургийн инженерийг бэлдэх ийм шаардлага гарсан юм байна л да. Тэгээд 62 онд бид 10 дугаар анги төгсөөд намын төвөрнөөс Самбуу гэдэг хүн очиод энэ баруун аймагуудаар явсан байхаа илсэлт авч явсан юм шиг байна. Тэгээ бид чинь нөгөө турууны 10 жилд 15 хүүхдээ өвөр очсон байхгүй. Тэгээ 15 хүүхдээ өвөр гараад тэгээ мэрэгчлэрээ яагаад тэгээ бидний чинь ингээд мэрэгжил сонгуулсан чинь гадаад явах хүүхд болддгоо. Яагаад гэсэн чинь бидний дунд одоо ингээд нэг гадаа явхлаараа техникумд очиод орчдөг юм нэг тийм цуу яриа тарцсан байсан юм байна л да. Тэгээ одоо ер нь очиод техникумд орсон дор дотоод орсон дээр. Тэгээ дараагаар нь тэр ерөөсө цөмийн сургалтгаар нь жагсааж агаад нэг 15% чинь толгож өгсөн байхгүй. За. Тэгээ би яг сургалтаараа 2 жил 3 тал орсон юм шиг байна. Тэгээ тийм дотор металлургийн инженер гэх тийм мэрэгжил байсан байхгүй. Тэгээ тэрийг ерөөсөө металлург юу хийдэг юм, ямар ачаал бүгдэлтэй юм тэр талаар ямар ч ойлголт байхгүй. Тэгэл 3-т нь тэр металлургийн инженер гэлтэл тэр мэрэгжлээ сонгож авсан байхгүй. Тэгэл тэр мэрэгжлийг аваад тэгээ бид 15 болоо тэр мэрэгжил сонгож авсан. Тэгээ тэрүүнээс 3 хүүхэд хоошоо явсан. Нэг нь Иркутскт, нэг нь Ленинградад, нэг нь Свердловскт, би Свердловскт явсан. Тэгэл тэр металлургийн инженер гэдэг мэрэгжлийг сонгож авсан явдал ер нь явсаар байгаа л би одоо Эрдэнэтэд ирэхэл суур одоо ер нь тавигдсан байгаа. Ер нь бол тэр мэрэгчлийг сонгоход танд хэн нэгэн багшдаа миний хөө зүгээрээ энд болно гээгүй юу? Зүгээр л металл ураг гэхлээр нэг сонин санагдаад одоо тэр тэгэл тэрийг сонгож авсан байхгүй. Тэгээ би бол яг металлургийн тэр үед чинь бэлтгэлгүй сургууль орж исэн бид нь. Одоо энэ шууд л явж исэн. Одоо нөгөө Иркутск одоо сүүлийн үеийн хүүхд сургуулийнхаа хэлний боловсруулаар тэгэл ерөөсөө шууд сургуульд очиод гардаг. За. Тэгэл яваад очисон чинь металлургийн факультетууд одоо янз бүрийн мэрэгжлийн бас зутхуурын мэрэгжлийн одоо дулааны боловсруулалтын даралтаар боловсруулдаг ийм төрөлрийн мэрэгжлийн бас 10 хэдэн хүүхд очисон байхгүй. Тэр манай Свердловскийн политехникийн дэд сургуульд. Тэгээд очиод бид нь яасан чинь тэгээ бидний гадаад декан Царевский Богдан Викторович гэдэг хүн коллеж авсан. Тэгээд тэр хүнтэй нэг 10 хэдэн минут 20 минут бидэнтэй ярилцсан чинь бидний чинь ерөөсөө тэгэл тэрийг хүний ярьж байгааг ойлгодог хүн ихч байхгүй. Тэгээд үндсэндээ бидний шин хөөгөл гаргалаа л да. Явууллаа тэгээд гацжээл. Одоо юу ярив ямар юм асуу өгсөн тэрийг мэддэг хүн байдаг. Тэгээд одоо бид чинь ингээл тэгээд тэр үед чинь нэг оюутнууд Орсын оюутнууд чинь намайг төмсөнд явчихдаг шүү дээ. Төмсөнд явцсан тэгээд нөгөө оюутны дотор байранд чинь одоо бид чинь Беса гэж юм үзээгүй, Жом гэж юм үзээгүй. Тэгээд тэр чинь Свердловск чинь маш бороо ордог. Одоо намар тэгээ нар үчихгүй. Одоо хэл мэдэхгүй. Нэг хэдэн хүүхдүүд чинь тэгээд бидний яг орос хэлний тийм эрчимчсэн сургалтанд хамааруулж байгаа байхгүй юу? Тэдэн ч ерөөсөө ингээд бэлтгэлгүйрсэн. Тэгээд дуудуулна, шүлэг тогтоолгон, тэгээд грамматик одоо дүрм заан. Тэгээд одоо чи байр тиймэрхүү нараа байхгүй. Тэгээд баргаж үйдэ чинь нэг л өөсөн зарим нь одоо ер нь баргал нэг дайн дайжинд яваад очсон юм шиг. Тиймэрхүү байдалтай бид нацсан байхгүй. Тэгээд сургууль ихэлсэн, хүүхдүүд төмснээс ирсэн. Тэгээд хуваарсан би тэгээд металлургийн одоо зутхуурын инженер гэдэг литейшик гэдэг юм л да орсон. Тийм мэрэгжилд ганцаараа гүрвтэй орсон байхгүй. Тэгэл таныг за нөгөө хуваараа авчлаа. Металлург гэдэг юм авлаа. Аав ээж юу гэсэн? Аав ээж одоо яг хөө ер нь чинь бидний зөвлөх мэдэх юм байхгүй юм чинь тэгэл одоо миний хөө ямар ч байсан зөвлөлтөд сургуульд явж байгаа юм гэдгийг л одоо сайшаа ойлгож тий тэгжсэн байхгүй. Энийг наача одоо юу ч юм дэ нэг жоохон ойлгохдохоор юм алгуу гээгүй. Үгүй тийм юм яриагүй. Тэгээ хөдөөний малч уусууч тэгэл тэр үед чинь бас яг ер нь яг зөвлөлтийг чинь бас хүндэтгдэг. Тийм байсан. Тэгээ зөвлөлтөд сургуульд явж ийн гэхлээр тэгээ ямар юмд явж исэн ч хамаагүй л гэж бодуулаа байж ойлгож исэн байх л гэж бодож байна. Таныг яг сургууль төгсөөд явах гэж хахад бол одоо хоёр дүү төрсэн байсан уу?
төрсөн байсан. Төрсөн байна. Тэр их л нялх байж тээ. Эхнээс байсан. 2-1-тэй л нэсэн. За та тэгээд Оросд сургуульд очиж сурлаа. За яг хөө тэгээд ямар ч гэсэн ингээд нөгөө Монгол хүү юм байна учраас олоод сурсан л байх. Буцаад ингээд оюутны амралтаар ирсэн үү? Уйрлуу яах вэ бидний чинь нэг ирэн. Тэгээд ямар бидний чинь тэр үед нэг тодорхой яамны нэрэн дээр явдаг байсан байхгүй. Мэргэжлэр. Жишээлбэл би одоо металлург гэхлээр чи ажил дүрийн яамны нэр дээр тэр үед ажил дүрийн яам амьдан сайд байсан. Тэгээд ирээд бид чинь одоо юу яаш та. Нутаг руу явах зардал авахын тулд оюутнууд чинь нэг 14 хоног энэ Төв аймагт ч юм уу ойрхон ажил хийдэг байхгүй. Одоо хашаа юу гэдэг чулууг өвлөн, чулуугаар хашаа барина. Тэгэл янз бүрийн одоо ходог усандаар ажиллана. Тэгэл тэр ходог усандаар оюутны зууны тэр ажиллаад дуусгаад 10 оюутны зөвлөлийн отряд гэж байна. Тэр отрядын даргаас бичиг аваад энэ хүн одоо Төв аймгийн тим сан гэж чухал 14 хоног юм гэсэн. Тэгээ тэрийг авчиад ажил дүрийн яамн дээрээс авч өгөөд тэгээ ажил дүрийн яам нөгөө ирж очих, нутаг ирж очих зардал өгнө. Тэгээ тэр зардлыг аваад тэгэл увс руу гарна шүү дээ. Увс руу гарах чинь бараг 7-8 хоног явна. Тэр үдсэн зам харахгүй байхгүй. Машин техник гэдэг чинь онгоцоор явахгүй юу? Үгүй машин байх. Бараг 51 53 гэдэг машин дөнгөж одоо шууданд явж байсан юм биз дээ тэр үед чинь. 53 ч одоо шинэ марк юм. Тэг хөнгөн маягийн. Тэгэл одоо яаш 7 хоног. Тэгээ очоод нэг 10 хэд хоног буцаад 7-8 хоног ирнэ. Тэгэл бараг л буцаад яваа шүү дээ. Би оюутны амралтаар ирж яав гэж асуудгийн учир нь. За тэгээд та нэг бөөн юм болоод болж байгаа бол харж. За ээжтэйгээ уулзаад ингээ сайхан ингээд байж нутгийнхан Орос орны тухай юу гэж асууж явах юм? Гэхдээ одоо тэгэл амьдрал асууж шүү дээ. Одоо ямар байна? Сурлага сахилагч ямар байна? Тэгэл одоо хоол унд тийм ээ. Хүмүүсүүд ямар яаж харьцаж байна вэ? Тэгээ ер нь яг хөө тэгэл эн чинь хөвсгөл ялсны дараагаар одоо манай хамт чинь нөгөө зөвлөлтийн нөхдүүд маш их ирж ажиллаж байсан. Одоо жишээлбэл эрүүлжүүлэх ажиллаар одоо маш их эмч нар ирж ажиллаж байсан байна. Тэр манай нутагт чинь багш нар ирж багшилж байсан байна. За тэр улсын сангийн аж ахуйнууд чинь одоо тийм ерөнхий мэргэжилтнүүд жишээлбэл ерөнхий агрономч гэдэг юм, ерөнхий механикч гэдэг юм уу. Тийм улсууд одоо ирж ажиллаж байсан учраас тэдний ч бас нэг ойролцоогоор энэ Орос улсууд чинь нэг иймэрхүү янзын улсууд байдаг юм гэдгийг чинь тэр хөдөөний улсууд бас нэг ойлголт авсан. Тий. Тэрүүн та ажил дүрийн яамны сайд Дамдан гэж хүн байлаа гэдэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Павангийн Дамдан гэдэг юм шүү дээ. Дамдан гоо байсан тий. За сургууль төгсөөд ирээд ирлээ. Металлургийн мэргэжлэр. Тий. Тэгээд яам дээр ирэхээр таныг хуваарлаа шүү дээ. Хуваарлаа шүү. Тэгээд төмрийн завод одоо энэ Баян зэрэг захын энд чинь ганц Монголын металлургийн үйлдвэр байсан шүү дээ. Одоо энэ хөдөөж ахын машин, борно одоо тэгэл энэ пишингийн яам одоо энэ сантехникийн одоо энэ муу бохиросны тагмаг зутгадаг тийм төмрийн завод гэж тийм завод байсан. Тийм. Төмрийн завод гэж одоо ирсэн Монголд ганц одоо металлургийн завод гэх юм да одоо тэр чинь Германы техник технологиор байгуулагдсан. Тэгээд одоо энэ одоо сайн мэдэхгүй юм уу? Зарим хүмүүс чинь зурагтаар одоо Монголд металлургийн үйлдвэр байгуулна одоо хэрэгтэй хэрэггүй гэл ингээл яриад байх юм байсан юм биш үү? Тэг байсан шүү дээ. Бүр одоо Германы технологиор одоо юу проектээр байгуулсан. Байга та нар юм хийгээд байсан юм биш үү? Юу ярьж байгаа юм бэ? Одоо цоо шин юм байгуулах гэж байгаа юм шиг л одоо мэдэхгүй бид нарт тэгж ойлгуулад байгаа юм биш үү? Зурагтаар чинь. Тэгээд тэнд чинь тэгээд бид нэр тэгээд ажил дүрийн сайдын тушаал гарцсан бидний ч ерөөсө баг тушаалд ажиллаж эхлүүлдэг. Төгсч ирсэн инженер ажилчин хийгээд ажилчнаасаа дэвшээд технологи болдг юм уу, мастерч болдг юм уу. Тийм байсан байхгүй. Тэгээ би тэнд чинь нэг ажилчин хийгээд тэр чинь байж итэл энэ засварын завод ба шүү дээ. Одоо автосурын завод одоо 1000 машиныг гаргаж гээд манайхаа яриад байдаг шүү дээ. Бас мэдэхгүй. Нөгөө өнөр бүл гэдэг кинон дэр гардаг шүү дээ. Автосурын заводын одоо токорчин хэм блээ дээ гармаад гээд нөхөр Шархуу байх. Манай Шархуу. Нөгөө кинон дэр гардаг. Тэгээд энд байж итэл тэр засварын завод ашиглалтанд ороод тэр завод ч зутгуурын цэгтэй байхгүй бас. Зутгуурын цэгэд нөгөө инженер технологи мэргэжлийн хүн хэрэгтэй байсан. Тэгээд тэрүүгээр чинь одоо ингээд хоёр яам хоорондоо яар. Тэгээд засвар төмрийн завод чи яг хуучин манай металлургийн инженерүүд бас олон байсан байхгүй тэр чинь. Тэр үед чинь Дамдан жиг тээврийн яамнаас байдагсан. Тэр хоёрын сайдын хооронд яриа болж иж тэгээ намайг засварын заводод авчихсан байхгүй. Тэгээ манай тэр засварын завод бас зутгуурын цэгт коолж хүртэл хийж ийлээ шүү дээ. Машины коолж, Porsche, Giels, Барбан одоо ширмэн эдлэл, ган эдлэл
Одоо бараг 70-80 нэрийн тийм бүтээгдэхүүн хийж бид гадаадд гаргаж ийлээ шүү дээ бас. Бүр одоо наалс орнуудад. Одоо тэр машины түүхийд бүтээгдэхүүн Түүхийд бүтээдэг. Одоо тэр юу калибрын бороволк төмөрийг авчираад штамп зохиод гайк болт хийгээд автонормал гэдэг юм л да. Тэр автонормалыг чинь наалс орнуудад бид гаргаж ирсэн байхгүй. Одоо тэр засварын завод одоо энэ таван богд аваагүй тэр завод тэр чигээрээ байсан бол одоо машины үйлдвэрийн завод болсон байх хэрэгтэй байхгүй. Гэхдээ та нар чи ихэрт машин хийгээдсэн юм шүү тий. Гэхдээ тэгээд засварын завод гэдэг чинь ерөөсөө юу их засварт машины чинь их засварт орхолцсон машиныг чинь аваад задлаад угаагаал сортировок ялгаал деталуудын бүр засвар авахгүй нэг хэсгийг хаяад засахын нэг нь бол хуучин эдийн сэргээн засварлаад бүр засахгүй тийм сэлбгийн болохтой зэрэг контрактор одоо Оросоос аваад тэгээд тэр чинь эргүүл цуглуулад бөөгнүүлээд машин болгоод тэгээд тэр чинь тэгээд 1000 машин болгоод төвчний хүчин чадлан тэр 1000 машины гараж ирээд үүдэг чинь 1000 машинд их засвар хийгээд одоо яах вэ тэр чинь засвар хийцэн бас шинэ машин болгож гаргаж байгаа шүү дээ. Тийм юм хийж исэн байхгүй бид чинь. За. Тач бүр мэдэхгүй юм яриад явчлаа. Уг нь бидний тоолж өнгөрсөн амьдрал үстэй. Харин тийш дээ одоо яг. За тэнд авцрын заводад ажиллаж ээж. Тэндээсээ хайчав. Тэгээ заводад ажиллаж байгаа би чинь намын өрөөний дараа марга хийж байгаа. Нөгөө хойно би чинь хойно сургуульд сурч байхдаа 66 онд Монгол Ардын хувьсгал намд илсэн байхгүй. Ерөөсөө тэр чинь нэг тийм өөрөө илсий барьчихгүй. Тэгээ тэр яг нэг намын чинь яг ухамсартайгаар зохицуулдаг. Одоо энэ жил одоо хүмсүүд одоо 100 хүн аавна гэхэд 100 хүний одоо хэдэн ажилчин байхын хэдэн хувь нь одоо малчин байх уу хэдэн сэхэтэн байх уу гэд тийм пропорцийн одоо ингээд нам дээрээс зохицуулт хийдэг. Тэгээд тэр үед яг зөвлөлт бидний сурч байгаа зөвлөлт сурч байгаа хүүхдүүдээс нь хэдэн хүүхэд намд илсүүлэх хэрэгтэй тийм юм өгсөн юм шиг байна. Тэгээд тэр үед л би тэр гайгүй сурч исэн. Тэгээд өөрөө бас хөдөөний хүүхэд сахилгат юм уумаараа бас гайгүй. Тэгээ би 66 онд 4-р хөрстэй байхдаа эвлийн 15 дугаар их хурлд ирсэн байхгүй. Монголын одоо эвлийн 15 дугаар их хурл төлөөлөгчээр ирээд тэгээд буцаад очисон чинь л одоо намд илсэх юм бол ингээ явцсан. Тэгээ намд илсээд тэгээ намын гишүүн хүн илсэн. Тэр үед чинь инженер хүн ирнэ гэдэг чинь ерөөсөө маш ховор. Тийм байсан байл л дээ. Тэгэл одоо яг хөө тэгэл намтай ингээд холбогдоод хүрээд ирсэн. Тэгээ засварын заводад намын өрийн дарга орон тооны биш намын өрийн цэхүүдийн намын өрийн дарга гэж дараа намын хорон дарга болоод тэгээ намын хорон дарга хийж байгаа 77 онд зөвлөлтийн коммунист намын төв ороонууд ирэх нийгмийн хоногтын тоошоо аспирантурт төв орооноос явуулсан байхгүй. Одоо тэгээд ирэх бас судалгааны үндсэн дээр тэр чинь тэр зөвлөлтийн төв ороонууд ирэх нийгмийн хоног коммунист намын дээд сургууль гэж хоёр сургууль байсан л да. Нэг нь бол 3 жил сурдаг аспирантуртаа нэг нь бол 2 жилээр одоо өдөрт ажилтан бэлддэг. Тэр нь 3 жилд нь яваад тэгээд цал хамгаалаа 3 жил тэнд очиж цал хамгаалж ирээд тэгээд төв оронд аймаг хариуцсан зохион намын байгууллагын хэлтстэй. Аймаг хариуцсан, ховд аймаг хариуцсан зохион байгуулагчаар 3 жил ажилласан. Тэгээ 3 жил ажиллаад тэндээс эргэж ажилчны оройн намаа Улаанбаатар чинь 4 оройнтой байлаа шүү дээ. Тэрүүний одоо бүх үйлдвэр төвлөсөн оройн нэгдүгээр дарга нь одоо манай орон. Тэгээ би тэнд чинь хуучин яг тэнд засварын заводд ажиллаж байсан, намын хорон дарга байсан. Тэгээ эргүүлээ тоогоонд ажиллуулж байгаа тэнд нэгдүгээр даргаар тавьсан байхгүй. Тэгээ нэгдүгээр даргаар ажиллаж итэл Эрдэнэтэд явах асуудал гараад тэгэл Эрдэнэтэд ирсэн. Тэгээ тэр 90 явж тэр чинь металлургийн инженер жишээлбэл энэ том үйлдвэрийн дарга нартай энэ чинь Зөвлөлт Монголын хамтарсан том үйлдвэр одоо учраас энэ үйлдвэрийг удирдах байгаа зөвлөлтийн талын нөхдүүдтэй одоо Монголын талын нөхдүүдтэй чинь инженерийн мэрэгжилтэй хүн одоо энэ чинь эдэнтэй ярихад энэ үйлдвэрийн борчоос чинь бас тийм ээ нэг талаасаа тэгээ хэл усны боловсрол тэгээд эрдмийн зэрэгмэрийг хамгаалуулад тэгээд одоо авчирч тавьж байгаа байхгүй юу. Тэр бол яг хөө тэр явж л тэр миний металлургийн мэрэгжил эзэмсэн юм явсаар байгаад сүүлд намайг одоо энд авчирсан. Тэгэхэд намайг чинь Эрдэнэтэд намайг үйлдвэрийн намын хорон даргаар аавна гэж банзарх дарга энтхийн нэгдүгээр дарга байсан. Банзархчгаа төв оронд очсон юм. А энэ үйлдвэрийн намын хорон дарга чинь Мишиг Дорж гэж хүн байсан. Тэр төв орооны үйлдвэрийн гэлцэн эрхлэгч байсан хүн энд үйлдвэрийн намын хорон даргаар ирсэн байгаа юм шүү. Тэгэхээр энэ үйлдвэрийг чинь
маш их ажил бүгдлөө өгч төв хорооны гэлцийн орлогч эрхлэгч. Тэгээд тэр хүн нас ороод тэрүүний оронд тавих хүмүүний тухай асуудал яригдаад тэгээд би ч металлургийн инженер гэдгээр бандрагчгаа намайг авъя. Би очиод дээрээс 1 жил болж исэн байхгүй. 80 он төгсөж ирсэн. Тэгээ балхаж байгаа сая нас боллоо шүү дээ. Балхаж байгаа манай намын байгууллага гэлцээ эрхлэгч. Одоо намын ажил хэрэгсэн. Тэгээ балхаж байгаа намайг дуудаад бандрагч чамайг авъя гэж нэгэд би тэгээд балхаж ударахт хэлсэн байхгүй. Би одоо энэ төв хороонд нэг бас 2 жил ажилламаар байна. Та нөхдөс юм сурмаар байна. Гэт ингэсэн. Тэгээд намайг тэгээд бид чинь нөгөө санцрын нисгч гүр архичаа нисэх болоод гүр архичаа нисэх гэж тийм яриа байгаагүй шүү дээ. Ерөөсө тэр 2 жил хэн нисэх нь мэддэхгүй. Тэгээд бүх аймгийн хариуцсан зохион байгуулагч нар аймагтаа яваад. Тэгээд би тэр нисдгийн шөнө ховдын болгон сумандар байсан байхгүй. Тэгээ орой төв хорооноос балхаж явгаа ярий гэж байна. Над руу төв хорооны зохион байгуулагч би чинь тэр тэд хэлсэн хүн шүү дээ. Тэгээд одоо нөгөө ажил төрөл юу болсон юм яах гэж байгаа юм бол гэсэн чинь. За ажил чиний асуудлыг чиний юугаар шийдлээ шүү гэдэг. Одоо өнөө шөнө нөгөө хүнээс нь 2 материалууд очсон байж байгаа. Хэлгүүр аргач нэсэл энд чинь зүгээр шүнэ. Болгон сумч одоо нөгөө баруун тулгаралт болж исэн нөгөө одоо төвхтэй газар шүү дээ. Тэр чи одоо тэр эх оронч улсууд тэнд байлдаж ирсэн улсууд тэнд гэр бүл болоод өөр нутгийн улсууд суурьшсан бас тийм их олон үндэстэн ясны газар шүү дээ болгон сумч даргуудын сумч. Тэгсэн чинь зүгээр тэр чинь маргаа тэр зүгээр ирээс зүгээр би тэр гөр аргач гэдэг хүүхдийг чинь авчирч бидэнтэй уулзуулгаад хэдэн чинь зүгээр намайг баргаж аашлах шиг загнах шиг юм шиг. Тэгээд би ямар дэрий чи ямар мэддэг хүн биш. Тэр олон тэр эх орончт хүмүүжлтэй ус чинь амар их тийм амбицтай тэгжээс байхгүй юу. Тэгээд Эрдэнэт рүү хизээ ирсэн та? Би 85 онд ирсэн шүү дээ. Тэгээ ажилчны өрөөнд ажиллаж исэн. Тэгээ яг хөө жишээний өрөө ажил дарах гэж исэн дуудлаа. Төв хорооноос дуудаж байна гэл. Одоо төв хороо дуудна гэхлээр ч одоо бид нэг л айж шүү дээ. Тэр чинь одоо ер нь хамгийн гол нь одоо тэр чинь энэ ажлын хариуцлага одоо тэр үйлдвэр төлөв. Намын ажлыг чинь төлгөөний үйл дээр хэмждэг байсан байхгүй ер нь. Одоо төлгөө биелүүлээгүй бол намд гişүүдийн хурал хийгээд манлайлт өгнө татвар аваад ерөөсөө тэрийг бол авч өчөхгүй. Ерөөсөө тэр харьяа байгууллагуудын бүх төлгөө бол чанарын өндөр үзүүлэлтээр биелсэн байвал тэр намын байгууллага ажилласан ингээд. Тэгэл одоо нөгөө тэр том үйлдвэрүүд олон үйлдвэртэй газар юм чи одоо тэгэл зэм одоо яадаг юм байгаа юм байна. Тэгээ намсраа дарга тэр үч намын ажил гэсэн дарга байсан. Тэгэл төв онондөр хүрээд ирсэн. Тэгээд орсон чинь намайг яваа хүрээд ирсэн чинь тогооч хэн чөж сөрөнгөд энэ Баян хонгорын одоо Сүхбаатарч дарга байсан дээ. Баян хонгорын 1-р дарга байсан. Тэр хоёр байсан. Тэр хоёр төв хорон зохион байгуулагч байсан. Тэгээд тэр хоёр ч цаваалуудаа ороод гараа явчлаа. Тэгээд хамгийн сүүлд би орсон чинь намсраа дарга намын боловсон хүчний эрхлэгч ламжгаа намын ажил намын байгууллагын Чингэл гээд 3 хүн байсан. Тэгээд намсраа дарга сайн муу болоо. За ажил төрөл ямар байна нэ тэр. Гацэлд ямар сайн байна ч гэж одоо яах вэ гайгуу тэгэл. Тэгсэн чинь Эрдэнэт явна бол гэнэ. Тэгээд эхлээд ойлгоогүй л дээ. Зүгээр л ажил төрлөөр явах юм байх гэсэн чинь. Тэгж байгаа л 1-р дараагаар л одоо явуулах гэж бид нь ярьж байна нэ тэр. Тэгээд би ч хэлээ одоо ер нь орионы дарга орионы ажил хийж чадахгүй байж би одоо тэгэл одоо ерөөсөө лайж байгаа юм чи одоо энэх том одоо найрамдлын хот. Тэгээд Орос Монголын холбоотой. Тэгэл одоо чадахгүй байхаа л гэж хэлсэн. Тэгээд маргаадын төв орны бүгд төрөл уралдах гэж байсан. Дээшээ гараад урилга аваад бүгд төрөлцөө. Тэгээд бүгд төрөлцөөгээд тэгэл улс төрийн давчаагаар хурал тараал оруулаад ирсэн. Тэгээд тогооч хэн бандрагчгаа цэвэн хоёрыг өөрчлөөл. Тогооч битрийг оруулаад. Чөж сөрөнгө Баян хонгорын 1-р даргаар тавиал. Тэгээд энд ирсэн байхгүй ерөөсөө тэгэл ерөөсөө. Та сая хэн бандрагчгаа цэвэн хоёрыг өөрчлөөд бит хоёрыг тавилаа гэж байна. Та нарыг ингээд одоо ажил солилцуулахад одоогийнх шиг ингээд нэг хадаг мадаг сүү мүү аяг маягтай байх уу? Тийм байх. Ийм юм хизээ бий болчихоо. Тэгэхгүй тийм юм. Тэр за ингээд ажлаа солилцуулэлцэн дөө. Тийм байх. Тэгээ хорол хийгээл чи ерөөсөө тэгэл ажлаа танилцуулаад тэгэл одоо тэр чи бүх бичиг баримт тэгэл хийж исэн юмнуудаа үгээл. Тэгээд тэр чи ер нь одоо
Вандагчгооч одоо их бас их өндөр боловсролтой хүн байсан шүү дээ. Тийм. Өөрөө энэ төмөр замд намаа хороонд ажиллаж байсан төмөр замын эдийн засагч. Тэгээ өөрөө их орос хэлний их өндөр боловсролтой. Тэгээд орёрд одоо вандагчгоо одоо тэр бичиж иржсэн бүх юм үзэл хараад. Тэгээд өнөөхөө хайж байгаа юм чи одоо яаж одоо ингэж ажиллах юм болж байна гээл. Хэдэн настай вэ та? Би одоо 43 дээрсэн юм билээ. Эрдэнтийн 1-р даргаар. 42 дээрсэн юм байна. Яг л хэд залуу хүн байж. Тийм 42 дээр бас л залуу байсан юм байна. Би одоо бол бодоод бидний ч одоо энэ улсуудыг залуу байна гэдэг. Бид нь ч бас залуу л ирж ирсэн юм байна. Өмнөх 2 дарга энэ тухай та жоохон дурсаач. Гэхдээ ер нь одоо яах вэ? Тэр одоо энэ хотыг байгуулна, энэ үйлдвэрийг байгуулна гэдэг чи одоо 70-аад оны сүүлчээс эхлээл 70 гэдэг оноос эхнээс эхлээл яригдаад энэ одоо хайгуулын ажил чинь тодорхойл. Тэгээд энийг ч одоо яаж байгуулах вэ? Тус дэмжлэг хаанаас авах вэ? Хэнтэй хамтрах вэ гэдэг олон талын асуудал гараад тэгэл ярьсаар байгаа л тэгэл ер нь сүүлдээ зэдэн бол дарга чинь Оросын сайдны зөвлөлийн дарга Гашигин гэж хүнд хэд удаа захиа бичсэн. Тэр зөвлөлтийн дээд өдөрлөгөөртөө уулзж ийсэн. Тэгээд ер нь одоо энэ хамтарч ашиглая. Хамтарсан үйлдвэр байгуулаад тэр үний хэлбэрээр одоо ашиглая гээл. Тэгээд энэ ч боловсон хүчний асуудал яригдал. Одоо тэр боловсон хүчний бодлого их алсаас бэлддэг байж л дээ ер нь одоо. Жишээлбэл Лагсрангой гэхэд чинь одоо 66 оны үер болсон шүү дээ. Тэр үерийн үеэр манай Лагсрангой чинь төмөр замын энэ одоо хөрөнгө оруулалт одоо юуны одоо энэ аж ахуйн энэ тэр эрхэлсэн чиглэлийн орлогч байсан юм байна. Тэгээд тэр нарийн төмөр замс тэр юуны чинь хамгаалангийн тэр юуруу явдаг. Тэгээд тэр үед одоо тэр чинь сэргийн босох ажил явагдаад тэгээд тэр үед зэдэн бол дарга майдэргоо хоёр тэр юун дээр ажил дээр нь очиж үтсэн юм байл. Тэгээд тэр үед тэрийг удирдах гэсэн Лагсрангой одоо тэнд тэрийг удирдах хийлгэж байсан. Тэгээд өөрөө төмөр замд ажиллаж байсан. Тэгэл тэр асуудал босоод ерөөсөө энэ үйлдвэрт чинь одоо ингээд хамтарсан үйлдвэр байгуул Монгол талаас одоо хэнийг тавих вэ? Ямар хүн байх вэ гэдэг асуудал яригдал. Тэгээд Лагсрангой хоошо коммунистанд явуулаад коммунистанд сурч яхад нь Төв орооны орлогч шүү болгоод тэгэл Монгол талын дараагаар 70 хэдэн оны одоо их ирж авчир тавьсан байна. Тэгээд вандагчгүй ихтэй чинь одоо ерөөсөө бас л төмөр замын хүн учраас энэ өөрөө коммунистанд төгссөн. Төв ороонд тэр мэдээллийн засгийг эрхлэж байсан юм билээ. Тэгэл одоо вандагчгүй юуны энэ нөгөө болгоны харьяа Эрдэнэ тороо гэж байсан шүү дээ. Хорооны намын байгууллага энэ дарга өгөөд Төв орооны зохион байгуулагч гээл. Цэвийн дарга болохтой зэрэгч нь өөрөө аж үйлдвэрийн яамд дамжин сайдын орлогч байсан. Одоо тийм юм билээ. Бас хүн байхгүй ерөөс. Тэгээд тэдний шин одоо ингээл нэгэн захиргааны талын нөгөө нь сайдны зөвлөлийн зааварлагч нөгөөх нь Төв орооны зохион байгуулагч тэгээд авчираад. Энд чинь ерөөсөө энэ социалист Эрдэнэ татс өндөрлөн босно гэсэн ганц лозун байсан гэж байгаа шүү дээ. Ерөөсөө вандагч цэвэн хоёрыг хэрэгтэж байна. Тэр хоёр бол одоо маш их хүнд маш их одоо юмын туулсан одоо хоёр хүн шүү дээ. Ерөөсөө. Харин таныг ч гэсэн бас бэлдсэн юм байна даа л гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр ингээд л одоо оронтооны бус өөрийн дарга хийлгээд тэгэл дээш нь ахиулаад хороон дарга болгоод тэгэл дүүргийн хороон дарга болгоод ингээд л ахиулаад л хэлтэст ажиллуулаад ингээд л баг-багаар явуулаад л байж дээ. Тэгээд эрдэнэтрүүл илгээх гэж ээжтэй л гэж. Тэгээд тэр чинь ариун амарьянд ажиллаж явах тэр завод мод ажиллаж явах чинь Төв орооны тэр хин ламжууга Төв орооны одоо боловсон хүчин эрхэлсэн Жаданбай гэдэг нэг хүн байсан. Тэдний чинь мэрсэр ирээд бидэнтэй чинь уулзаад ингээд яваад идэг байсан байхгүй. Тэр үед л одоо бид нэг л ер нь яг хөө тэр яг бүрэн чадна гэдэг нь ч юу байх вэ? Зүгээр 90 нийтэнд нэг бас нэг ажил төрөл хариуцуулаад өгвөл энэ бас цаашаа өсөж боожоод бас энэ даалгасан ажлыг хийх боломжтой юм гэдгийг л. Жишээл үйлдвэрээс одоо би ганцаараа тэр 3 жил аспирантурт явна гэдэг чинь ер нь л одоо тэгэл ер нь цалмал хамгаалуулаад одоо жишээлбэл нэг цалгуу хүн намын дарга ирээд одоо хамтарсан үйлдвэрийн Орос даргатай харьцах зөвлөлтөд эрдэмийн зэрэг хамгаалж ирсэн хүн тийм болоо Төв орооны сургууль төгсөөд ирж байгаа хүн эднэтэй харьцах хоёр чинь бас престижийн хувьд бол бас юутай
далаац юу гэдэг юм хандлагын хувьд бол бас аль талаа хүндэтгэлтэй хүлээж авах. Түрүүн та ярианда дурдж байна. Цэвэнгуа банзаргчгаа хоёрыг ирэхэд энд Эрдэнэ тот байгуулагдана гэсэн ганц бичгнээс өөр юм байгаагүй гэсэн л гэж. Таныг ирэхэд Эрдэнэ тот ямар байсан? За бид хоёр ч одоо ирнэ яг одоо энэ зүгээр хар ухаанаар яриул одоо нэг Вашингтоныг 5 давхар Вашингтон барьдаг гэхэд ч одоо бараг 3-4 давхрын одоо барьчихсан. Одоо нэг давхар нь ч юм уу одоо тэгээд нэг давхар наагсан ч юм уу дутуу. Яг хүн чинь тэгээд ийм том хотыг одоо ийм ижүүрнээр нь барьна гэдэг чинь бүгдийг бариад одоо ингээд дууссан юм биш шүү дээ тэр чинь тийм ээ. Одоо ингээд одоо Эрдэнэ төвдөрийн дотор тэгэл тэр төмөр зам салаа төмөр замнууд байгуулах ч юм уу. Тэгэл энэ одоо юу нэ хүнсний үйлдвэр нь одоо хэвсний үйлдвэр тэгэл энэ мод намжуулах вааз мааз гэл. Энэ чирээс 3 дүр арианта 3 одоо энэ чинь 1 2 3 дугаар нь баригдсан. 4 нь баригдаагүй. Тий. Энэ 6-аж баригдаагүй. Тэгээ одоо нийгмийн талын юмнууд бол нэлээд дутагдaltaа сургууль одоо зэвсэлэг яашил ийм юмнууд нь дутуу. Одоо тийм байсан байхгүй. Тэгээд бидний ирэхэд чинь ерөөсөө нэг 50 хэдэн мянган хүнтэй хот байлаа шүү дээ. Том Монгол хүн нөө? Гөө нийтдээ. Нийтдээ. Тий. Тэр үний чинь 10 хэдэн 20 мянган бол зөвлөлтийн улсууд одоо гэр бүлтэйгээ энэ чинь медмалуудын нэстрээ гэдэг зөвлөлтийн одоо Эрдэнэтийг барьсан том байгууллага. Одоо энэ 1-р микрийн 4 башин одоо 6 башин байгаа хаа. Энэ 6 башин чинь тэр чигээр одоо Оросууд байлаа шүү дээ. За энэ хамтарсан үйлдвэрийн чинь одоо 70-80% нь Оросууд 10-20% нь монголчууд. Одоо тийм л байсан шүү дээ. Тэгэл ийм юм одоо үйлдвэр ийм хотыг л цааш нь одоо авч явах хөгжүүлэх. Тэгэл тэр энэ одоо анхны юу 88 онд 4 сая тонн хөдөр усруулах юу н орж исэн. Тэгээ бидний үеч 3 дахь 4 дахь нь ашиглалтанд орсон. Одоо нэг хектар нууц биш байлгүй дээ. Зүгээр хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг юм одоо юу гэдэг тэдэн дүүрэгтэй тэдэн одоо хүн амтай ийм хэмжээний хот байна гэдэг юм байх уу? Байсан шүү дээ. Ерөөсөө анхуулныг одоо нэг 30-40 мянган хүнтэй л одоо энэ уурхаа дагсан жижигхэн хот байх юм аа гэл ерөөсөө анхны зураг төслийн байгууллагуудын хийсэн тим юу ч байгаа шүү дээ. Тэгэл тэгтэл таныг ирэхэд бол 50 мянган хүн амтай байж идэг. Тий. Тэгэнгүүт дахиад төлөвлөх үү одоо? Одоо 4, 5, 6, 7 дугаар микрорайоныг барья гээд төлөвлөж байгаа. Таныг та хоёрыг одоо ажиллаж явах тэр он жилүүдэд за зарим нэгэн хүн мэдэх байх, зарим ч мэдэхгүй байх. Социализмын гэж ярьдаг тийм он жилүүд байж. За энэ он жилүүд зарим хүнд их муухай санагддаг байх, зарим хүнд сайхан санагддаг байх. Тий. Тэр социализмын үеийн амьдарч байсан бидний хувьд бол сайхан он жилүүд байлаа. Хүнд хэцүү юм тулгарчээ юу? Бид бол мэдэхгүй шүү дээ. Одоо гэх шиг ингээд нөө гар утсаараа ингээд бүгдийг ил болгодоггүй байсан үе учраас. Тийм шүү дээ. Хүнд хэцүү байлгүй. Одоо тэр чинь шаардлага их өндөр. Тэнд яг нэг одоо гол дутагдaltaй юм өгөхлөөр чинь одоо тэр Монгол Ардын хувьсгал намаа одоо толгойлж байгаа тэр өдөрдөж байгаа тэр намын бодлогыг одоо эсэргүүцэх юм уу тийм ээ? Тэр үнийг хөлийн зөвшөөрөхгүй ийм юмнууд ч одоо их гардаг байлаа шүү дээ. Тэгвэл тэдний чинь ил гарч одоо яг үнэн хэрэг дээр бас тэмцэж чадахгүй шүү дээ. Тэр шугамд л одоо байхаас өөрөөр байхгүй тийм ээ. Тэр талдаа бол энэ чинь бас гэдэрхий бас тэр хүний чөлөө сэтгэх, чөлөөтэй үг явма хэлэх тийм юм дануус хаалттай байсан юм уу л дээ. Тэр чинь бол тийм. Нөгөө талдаа бол яг хөө тэр намын ярьсан хэлсэн болгонд зөв байх хэвээр, тэр үнэн байх хэвээр, тэрүүгээр явах хэвээр гэж одоо ингэж зааж ирсэн нь бол бас ард түмэнд бол бас юу тийм ээ хөгжих, сэтгэх тэр юм нь бол бас хааж исэн ийм нь бол байна. Басал та тэр чинь бол ерөөс. Та хэдэн онд ажиллаа гэсэн? Би 80 онд төгсөн шүү дээ. Үгүй 90 онд төгсөн. 90 онд төгсөн. Яг нөгөө арчил марчил ингээд одоо яг л одоо арчил энд одоо энэ жагсаал цуглаан болж ээж энэ үед чинь л одоо дагааж битээр одоо тэр юундаар байжсаа хэр шүү дээ. Ерөөс. Тэр тий. Та хов хүнийхээ хувьд одоо Мянган Баяр гэдэг хүнийхээ хувьд тэр арчил хийх гээд ингээд талбай дээр ирээл ингээд цуглаал ингээд байгаа залуучуудыг ер нь юу гэж бодож ив зүгээр Эрдэнэтэд анх удаа арчлын жагсаал болоод ингээд уулзах гээд очисон гарч иж уулзаагүй гэдээ ярьдээ. Тэр үнэ. Тэр бол үнэ.
тэрийг ч одоо яг хөө ер нь бол ардчлалыг бол бид энэ анх энэ чинь манай ардын намаас л одоо бас сөхөд тавьж энэ чи яаж энэ төдөөгаа чинь үнэн сонинд нэг том статья бичиж тэгээд бас тэр юуны чинь дараа нэг бүгд хорл болоод ерэн тэгээ одоо энэ манай нэг улс төрийн давчааны бүрэлдэхүүнийг чинь бас өөрчлөх юм байна ингэн энэ тийм яриа болж исэн байхгүй. Тэр үед тэгээ тэрийг бас нэг тийм яг бүрнээр нь коллеж авч бас жаахан сэтгэх сэлбэх салхи гаруулах юмыг одоо хийгээгүй ийм байсан байхгүй. Тэр чинь тэгээ. Тэгээд яг хөө тэр чинь тийм юм чинь яг хөө ерөнхийдөө тэр чинь ингээд улс орны байдал энийг чинь одоо бямсрангуй ярьдаг шүү дээ. Тэр чинь одоо Батбанктаар явуулаад Сэвэн орнуудын хуралдороо тэгээ 90-ийн социализм гэдэг юм чи ер нь цаашаа явах юм уугүй юу? Энэ тийм ээ. Энэ нэг юм мохордолд орчлоо. Энээс гарах зам нь одоо юу байх юм гэдэг ийм имийг ер нь тэр социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хэмжээнд ярьж исэн ийм болж исэн юм. Тэгээ тэрий чинь яг практик дээр тэрий чи яг үзээгүй. Тэр дотор ажиллаагүй учраас тэр чинь бас яг шууд хүлээгээд авчих тэр үр дүнд хүрнэ гэдэг тийм ихтгэл үнэмшил бол тэр үеийн удирдлагууд чинь байсангүй шүү дээ. Тэгээ ер нь тэр жагсаал чинь бол одоо көвсөлд болсон, ховдод болсон, манад болсон шүү дээ. Ерөөсөө тэр арчлын одоо жагсаалууд чинь. Тэр чинь бараг л манайх бараг л төрүүлсэн хугацааны хувьд авч үзвэл манайх 12 сарын хэдэнд ч үлээ энэ чинь. 12 сарын 3 билүү нэг тийм өдөр. Тий. Тэгээд тэр чинь жагсаа зуглаан болоод одоо энэ талбайд энэ амрын талбай дээр шүү дээ. Тэгээд дагаж битэр чи одоо тагаа давхарт нь вэчэндээ давхарт нь тэгээд бидэнтэй уулзсан марна гал одоо юу яагаал дуудаж барайл. Тэгээд тэр үед чинь бид хоёр одоо балмагтаад гэх юм уу одоо бас өчр зүг нь олохгүй уулзаад юу асуух гэж байгаа юм блэ юу гэж хариулах юм блэ гэдээ бас тэгээд хоёулаа хоорондоо яриад одоо яах вэ гэхээр байтал тэгээд эдэн чи яах вэ тэр арчлын нөхдүүд тоглоозонгаа барайл хилдгээр тийм хэлэл тэгэл тарсал та. Тэгээ тэр үед бол бид хоёр ороод дунд нь уулзаад бас юм сонсоод тэрүүний дараагаар яг бид хоёр энэ одоо Гарникийн одоо баг зааланд эдэн ч бид хоёртай уулзсан. Тэрүүний дараа бүгд турлуулсан байхгүй. Тэгээ бүгд турлын бид хоёр явах. Тэгээ бид хоёрыг уулзъя. Тэгээ бид нь уулзсан байхгүй. Тэгээд одоо тэр л эдний шинд одоо нөө ярьдаг хэлдэг бүх юм бид хоёр тэгээ бид нь яг намын хорооны даргын хөвд ч гэсэн аймгийн даргын хөвд ч гэсэн бид бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээд тэгээ бидэнд бичиг өгсөн. Одоо энэ бичгийг төв орны бүх турлаар очиж одоо уншиж өг. Тэгээ яг энэ чинь намын төв орны хурал болж байхад чинь зүгээр нэг цуглааны бичгийг бид нь уншиж өгөх тийм бидэнд тийм эрхч байхгүй тийм боломжч байхгүй. Тэгээ яг очоод бичгийг бид нь юунд одоо тэр хорлуулах чинь нэг ажлын аппарат гэж байна шүү дээ тийм ээ. Протокол хөтэлдэг. Тэгээ тэр намын байгууллагын хэлсэн юунд авчиж өгсөн. Тэгээ тэрэн ч тэгээ уншилдаг. Тэгээ тэрийг одоо уншиж өгсөнгөө энэ тэргээд нэлээ яриа өрнөс л дээ. Тэгээд яа. Ер нь бол бидний тэрийг акт нухчи бари тэрийг одоо яа гэсэн бодлол бидний байгаагүй. Ер нь тийм. Тэр талаар бол яг жоохон шөмжөлтэй ярьдаг л да. Тэр бол тийм. Та за дараа нь одоо ингээд нөгөө хотын одоо намын хорооны ажиллагаа ингээд өгөөд тэгээд Эрдэнэ төлөвлөртөө бас ажиллаж байсан. Тэгс Эрдэнэ төлөвлөртөө ажилласан. Эрдэнэ төлөвлөртөө юу хийж вэ? Би яг ингээд тэр шаардл маршал гараад тэгээ ажил төрлөө өгөөд тэгээ дараагаар нь бид тэр дархны хөдөөжих машины завод гэж барьж ирсэн. Тэгээ тэнд ашиглалтын өмнөх захиргааны даргаар намайг явахгүй юу гэсэн нөгөө металлургийн мэргэжилтэй болохоор тэгээ тэнд очиод нэг жил хэраатай ажиллаж итэл тэгээ гадаад яамнаас одоо яагаад энэ таваа чинь бие даасан улс байхдаа нэг элчин сайдууд сууж исэн 44 он хүртэл бие даасан улс байсан шүү дээ таваа 21 оны бас хувьсгал ялсан тэгээд 44 онд Оросын албанд нэгдээд тэгээд манай элчин сайд буцаж ирсэн эдний элчин сайд буцсан. Тэгээ манай элчин сайд 7 хүн сууж ирсэн юм билээ. Багцар улсын дуурж байгаа нөгөө догсон энэ төр чинь тэнд сууж ирсэн байгаа шүү. Тэгээд юу яагаад
Тэгээ энэ хойд хэл чинь бас 90-ад оны үеэр их божгонсон шүү дээ. Хулгай одоо хулгай янз бүрийн одоо дээрэм тонол клийн юу нэлээд яасан гүндрээд. Тэгээ ер нь дахиад тэр дипломат байгуулъя гэдэг асуудал манайх тавиад. Тэгээ 94 онд энэ Черномордын засгийн газрын үед бас юу яасан. Зөвшөөрөөд. Тэгээ одоо яг хойно хүн явах асуудал гараад. Тэгээ яг бас би өөрөө нэг усын хүн нэгдүгээр. Хоёрдугаар бас яг энд найрамдлын хотод энэ Орос улсуудтай ч бас олон жил ингээд хамтраад ажилласан. Бас тэдний ч бас психологи сэтгэл зүйн мэддэг бас тэр чинь зохицуул гуйн хатан хандах юм чадвартай байхгүй бол тэрийг ч очоод нухчин дарах ч юм уу тэрийг зөв бурууг ин тогтоох гал хэрүүл маргаан хийгээд байх ийм юм гаргахгүй тул бас жоохон туршлагатай хүн явуулъя гэж одоо гомсрын сайд тэгж яасан юм билээ л дээ. Тэгэл би намайг 94 онд хойш нь явуулсан байхгүй. Тэгээ 98 он хүртэл би 4 жил ажиллаад тэгээ энэ дээрээ яг ингээд бас нас ч нэлээд явж байна. Тэгээд хаашаа явах вэ гэж одоо ерөөс. Тэгээд нутгасаа гараад олон жил болсон. За тэгээд яг Улаанбаатарт ажиллаж байсан. Одоо Улаанбаатар яваад бас эрүүл мэнд тэр эрүүл ахуйн талаас ч бас хүнд юм. Тэгээ яг дассан сувсан газрын даваа дулаан гихчээр тэр эрдэнэтэд ирээд энэ чи яг амьдрал ах бас энэ юу яада сайхан хот сайхан үйлдвэр байгуулах ажилд гар хөл оролцлоо. Тэгээ эндээ байж яхан зүйтэй юм ингээд би багванд ерөнхийлөгч тэр тамгын дарга нь баяр байсан. Тэгээ өргөдлөгдсөн юм би. Эдний нэг овсод бас малын хулгайн хэлийн зөрчлөөр нэг зөвлөгөө өгсөн байхгүй. Тэр үед энэ хэвний мэдээллийн албаны дарга нь энэ Немагийн култ байсан байхгүй. Тэгээ би нэг өргөдлөгч явуулсан. Тэгээд яг нааш нь зохиод хэн баяр дарга байсан бил. Тэгээд би чинь нэг 98 онд шүү дээ энд ирсэн. Тэгээ энд байж байгаа л тэгэл яг надад. Тэгээ дарга зэрэг хамаагүй би зүгээр яг одоо амьдрал ахуйгаа залгаад байж ах нэг боломжийн ажил. Өгөл одоо хийлгэр. Тэгээд яг нойдлын цэхийн ажил, даргын ажил маань эхлэр. Тэгээд аваа тэгэл энд чи би одоо 6-7 жил ажиллаад тэгэл эндээс тэтгэврт гарсан шүү дээ. Бид хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөх төгсөж байгаа юм. Тэгэхээр цаашаа ярих зүйл их байх шиг байна. Гэхдээ би нэг зүйлийг заавал асууя гэж ер нь бодож байна. Говь сүмбэрт ер нь танахаас юм байдیں۔ Чорт. Чорт манахаас чорт бол манахнаас бол миний хамаатны усуд бол байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Тэгэхдээ баруун төрөний сангийн аж ахуйд Каракул тэр хар одоо Каракул одоо хон гэж төрөний сангийн аж ахуйд үржүүлж исэн байхгүй юу? Тэгээ тэр Каракул мал үржүүлж исэн усуд тэр чигээрээ тэр говь сүмбэрлүү шилжээд тэр юу вэ? Говь сүмбэр юу гэвэл малах гэдэг шүү дээ. Малахын тал дээр. Тийшээ явсан байхгүй юу? Тийм. Тэр төрөнд ажиллаж исэн усуд тэр говь сүмбэрт. Би говь сүмбэрийг яагаад асууж байгаа юм гэхээр зэрэг танаа авыг говь сүмбэрт бас очиж исэн тухай би сонсч ирсэн. Говь сүмбэрт одоо ахтаа хамаатан саданд байд юм. Байсан. Тэгээ яг манай аав нөгөө сангийн аж ахуйн адуучин байсан. Адууны дарга байсан. Адуу сангийн аж ахуйн адуу чинь одоо нэг 7-800 байхад наваад манай авч одоо 2000 шахуу болгож өгсөн. Тэгээ тэр сангийн аж ахуйн адуу малж яхад нэг адуу малж исэн одоо малчд одоо жишээлбэл мандаг адуучид эдгээр чинь тэр говь сүмбэр рүү явсан байхгүй. Цэвэн дөржгээд нэг мундаг нөхөр тэр говь сүмбэрт бүр усын авар малчин тэр болсон. Тийм байсан байхгүй. Тэгээ тэд нь бас нэг өөрж бариад шилжиж ирсний дараагаар нэг манай аавыг бас нэг тэд нь авчиж яаж исэн байхгүй. Эх орны итгэлийг хүлээгээд, нам төрийн итгэл хүлээгээд, нам төрийн өндөр алба хашаад нийслэл хотдод сууршиж ажиллаж амьдарч байхдаа ээж аавыгаа бас Улаанбаатарт авчирсан байдیں۔ Тэгээд Улаанбаатарт ээж автайгаа амьдарчээж. Тэгээ би юу асуух гэдэг юм гэхээр 20 орчим 10 илүү жил ээжийн аавын танхи ганц хүүхэд байжгаад за тэгээд холоос 2 дүү дагуулж ингээд амьдрал бүтэн болж амбул тавуулаа аж төрж аав ээжигээ алсад үдээд үлдэхэд юу ямар санагддیں۔
одоо нутагт нөө Биш ээ. Бүр одоо бурханд үдээд. Гэхдээ яг одоо энэ хэцүү л байд юм байл л дээ. Энэ нь бол яас тий. Тэгээ хүний нутагт байгаа улсууд чинь хүний нутагч байх уу тэгээд өөрөө төрсөн нутаг биш. Тэгээ яг манай Улаанбаатарт би тэгээд нүүлгэж ирсэн л дээ. Сургууль төгсөж ирж чад бас 3-4 жил ажиллаж байгаад очиж авчирсан. Тэгээ хоёр дүүгээ бас Улаанбаатарын сургууль соёлд оруулаад. Тэгээ дараагаар нь яг ээж маань энд бол 100 хүрлээ. Нэг бурхан болоод 3 жил болж байна. Тэгээ нэг сони юм ярихад бас ээж аваагаа мөрөөдөх цаг үе бол одоо их л байдаг л да. Ер нь яг бас нэг энэ тэнд явж байгаа нэг хүн адилхан хүн явж байгаа ч юм шиг санагдах шиг. Юу үлээч шиг. Тэгээ сайн нэг хэд хоногийн өмнө явж исэн чинь нэг эмэгтэйтэй тааралдаад тэгс яасан сайн муу болоод гэсэн чинь манай ээжийг дурсаж ирлээ л да. Би нөө таваа явсан агуур манай ээж бас цай зарсан байгаа. Яг хөдөлгөөр дүүнар маань яг нэг өдөртөх ажил хийх биш зүгээр л энгийн харвар ажил хийдэг болсод юм чинь. Тэгээ тэдэндээ нэмэр болъё гэж л яаж исэн юм шиг байгаа. Зах дээр цай зарж исэн юм. Зардаг байсан л да би мэднэ. Ээж нь цай зарж ийн гэл. Тэгээ тэр эмэгтэй урчны манай өчигдөр нь ярьж исэн гинэ. Танаа ээжигээр нөхөртөө гүм даргын ээж гэдэг нэг сайхан цай чандаг самган байсан. Гэхдээ тэр самганыг одоо яагаад. Гэхдээ тэгээд энэ арчил марчил гараад тэгээд тэр улс их орны төлөө зүтгэжсэн хүний ээж аав одоо уулын цайхал одоо амьдэрч бас боломжтой байх хэрэгтэй байсан. Тэгэхэж одоо тэгээд энэ хүн одоо хайцсан бол ээж нь одоо ингээд захтар цай занаад явж исэн юм даа гэж манай ээжийг ярьж л их сайхан цай чандгаар нь л одоо санаад тэр ямар нэг цайны тухай асуудал болсон юм байлгүй дээ тэнд бодвол. Тэгээд тэр гөгшин одоо амьд байдаг болов гэж тэгж ярьж исэн гинэ урд өдөр нь. Тэр надтай тааралдгийн урд өдөр. Тэгээ надтай тааралдаад ямар сони юм бэ? Өчигдөр би данаа ээжийн тухай ингээ ярьж илээ гэд. Тэгээд манай ээжийг тэр тэгээ энэ их талдаа их сайхан юм тийм үү? Монголын амьдрал яг хөө тэрнийх ядарсан зүдэрсэн тийч биш. Тийм ээ. Тийм ээ. Ер нь бол зүгээр бас хүний сэтгэл хүн гэдэг чинь бас хөдөлж байвал эрүүл байвал бас тэгээд бас хүнд туслая тийм ээ. Олон түмнийхээ дунд бай гэсэн тэр сэтгэл бас байсан учраас л тэгэл явж исэн юм байна даа гэж бодоод ярьж исэн байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь яг хөө тэр ээж аав бол мэдээж бидний одоо хамгийн шүтэж хөндлөж дурсаж явах хэрэгтэй болсон. Тэрүүнээс гадна одоо бидэнд нэг би бол бодтой хамгийн гол юм бол энэ хамт олон одоо хамт ажиллаж исэн нөхдүүд эдгээр чинь л одоо хүний амьдрал ахуйд их чухал байдаг юм байна. Одоо тийм ээ ер нь бол бид нэг өдий зэргийн ажил хийх зүгээр хөдөөний малчны хүүхэд хөдөө сургууль төгсөж чаад тэгээ явсаар байгаад энд хүрээд ирнэ гэдэг чинь миний тэр ажиллаж амьдарч исэн газрын улсуудын л одоо сайхан сэтгэл тэдний одоо мэдлэг боловсрол дуршлага тэр юм л одоо их л хүнд хэрэгтэй байдаг юм байна те. Тэрийг тэгээд өөртөө зөв шингээж аваад тэргээд бас зөв одоо хэрэгжүүлж олон түмэндээ зориулж чадвал бас хүний амьдралд бол одоо сайхан байдаг юм байна л. Одоо би бол над ийм сайхан хотыг байгуулахад оролцлоо. Ийм сайхан үйлдвэрт бас ажиллаж үзлээ. Төв орооны төвшөнд ажиллаж үзлээ. Анхан шатны одоо орионы дүүрэгт ажиллаж үзлээ. Аймаг орон нутгийг хариуцаж ажиллаж үзлээ. Орон тооны ус намын өрөөнд аргач хийж үзлээ. Тэгээ энд бол яг бидний эцсийн зорилго бол яг энэ ард түмэндэл одоо юм бүтээ сайхан амьдруулах юмсан л гэж л зүтгэж явсан маань л одоо бидний бахархал юм да. Би одоо тэгж л бодож байгаа. Их баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад манай студид хүрэлцэн ирээд бас бидний мэддэггүй өмнө нь бас сонсож байгаагүй олон сайхан сонирхолтой түүх ярьж өглөө. Өнөөдөр та нар ярихгүй бол та нарын бүтээсэн түүх та нартай хамт төгсөх тийм одоо магадгүй аюулын ирмэгт ирчээд байгаа юм. Тэгэхээр та нар минь ярьж өгөх хэрэгтэй. Та нар минь бүтээсэн түүхээрээ нэг гайхуулж байгаа биш.
бүтээсэн түүхээ хүнд ярьж өгөх хэрэгтэй гэж бид бас ийм нэвтрүүлгийг бэлдэж байгаа юм. Тэгээ таны амьдрал сайн сайхныг хүсье. Баярлалаа. Би бас одоо яг нэг нэмээд хэлэхэд яг өөрөө зөв хэлж байна. Яг энийг аваад одоо яг нэг арга зүй болгоод ч юм уу удирдлага болгоод явах нь чухал биш. Тийм ээ. Ер нь энэ Ахмадгийн одоо тэр хийж бүтээж явахад одоо тохиолдсон бэрхшээл, зовлон, тэр зүтгэл тэдний одоо хүсэж мөрөөдөж исэн зүйл энэ юу байсан бэ гэдгийг одоо ер нь манай залуу үе бол мэдэж яхад тэрүүнээс одоо сургамж аваад бас цааш нь баяжуулаад сэтгэх бодох юм бол их байгаа юм л да. За ялангуяа энэ хамтарсан үйлдвэрийг одоо барьж байгаа асуудал бол маш их энгийн биш байж л дээ. Энэ ч маш их том одоо зорилго, том зүйл байсан. Тэгэхээр энэ үйлдвэрийг чинь барьж байгаа. Ялангуяа энэ үнэтэй холбогдуулаад зөвлөлт нөхдүүд Оросынхаа ард түмнийг бид нэр нь мартах ёсгүй юм шүү гэдэг нийтгээ бол ер нь бас байнга холбоотой байж. Хичнээн Монгол үйлдвэр боллоо ч гэсэн энэ бол энэ хамтарсан хамтын хөдөлмөрөөр бий болсон. Энд Оросын ард түмний үзүүлсэн үр нөлөөг бол бид бас энэ санаад дурсан судлаж тэрийг бас залуу үедээ бас хэлж яах нь бол зүгээр юм бол гэж би бодож байгаа юм л да ер нь. Тэгээд одоо энэ сайхан ярилцлагад оруулж энэ амьдрал түүх тэгээ бас бодож санаж явдаг зүйлийн талаар бас олон түмэнд хүрэх талаар бас сайхан ярилцлага хийл гэж намайг олон түмэнтэй уулзсан та бүхэнд баярлж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Эрүүл ингээд жаргал хүсье өрөө дөө. За баярлалаа. ертөнцийн хүний амьдралын цаг мөч бүхэнд таныг ухтаж ирээд туучин өнгөрдөг цаг хугацаанд аз жаргал баяр баясгалан бүгд байдаг авчиг. Тэр аз жаргал баяр баясгалан хэн үнэлж ухтаж хүлээж авч чадна. Тэр хүн өөрөө л аз жаргалтай байдаг баг. Бид хүний амьдралын өчигдөр маргааш хоёрын дунд өнөөдөр амьдарч байгаа учраас өнгөрсөн түүхийг эрхэвч мартаж болохгүй. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон. Халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн. Аавтай болохоор амьд явж чаддаг.